Контентаа эхлэхээс өмнө хэрвээ та манай сувгийн лайк, subscribe мөн хонхон дээр дарвал дараачийн удаад орох сонирхолтой мэдээллүүдийг цаг алдалгүй авах боломжтой байдаг гэдгийг сануулъя. Тайлагдашгүй бүхэнд шимтэгч Далд ертөнд сувг. Өнөөдрийн дугаараар сүнсний ертөнцийн хууль гэх сонирхолтой номыг ярьж өгөхөөр бэлтлээ. Уг ном бичигдэх болсон шалтгаан нь зохиогчийн хоёр хүү 1980 оны 2 дугаар сард 20 гаруйхан наснда автосолдорч харамсалтайгаар амнасаа алдсан юм. Хожим нь түүний хөвгүүд ээжтэйгээ холбогдож сүнсний ертөнцийн хууль бүтэц болоод хөгжлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн ба эдгээр мэдээллийг хүн төрөлхтөнд дамжуулахыг хүссэн учраас зохиогч уг номоо бичиж эхэлсэн байна. Энэхүү ном 2001 онд хэвлэгдэн гарсан даруйда энэтхэг улсад бестселлер болсон бөгөөд үлийн үр сүнсний хөгжил амьдралын утга учирын талаар гүн утга бүхий мэдээллүүдийг шингээсэн байдаг нь дэлхийн олон орны сүнсний хөгжил сонирхогчдын дунд алдаршжээ. Сүнсний ертөнцид 7 бүс байдаг гин. Нэгдүгээр бүс нь хамгийн харанхуй, муу үеийн үртэй хүмүүс оршдог газар юм. Энэ нь бидний хэлдэг тамтай ойролцоо боловч яг там гэж нэрлэдэггүй. Тэнтгийн бие махбод хэлбэр дүрсгүй байдаг. Хоёрдугаар бүс мөн л харанхуй боловч нэгдүгээр бүсээс арай дээр. Гэсэн ч гэрэл огт үгүй. Гуравдугаар бүс хоёрдугаар бүсээс илүү дээр бөгөөд дээшлэх тосом нөхцөл байдал сайжирдаг. Дөрөвдүгээр бүс бол дэлхийтэй ойролцоо. Хүн анх амьдралынхаа аяллыг дөрөвдүгээр бүсээс эхэлдэг бөгөөд дэлхий дээр хийсэн сайн муу үйл нь нас барсны дараа аль бүс рүү шилжихийг нь шийддэг гин. Харин 5 дугаар бүсийг Деважингийн эхлэл гэж үздэг байна. Маш үзэсгэлэнтэй газар бөгөөд эндхийн бие махбод хөнгөн байдаг. 6 ба 7 дугаар бүсүүд хамгийн дээд түвшний бүсүүд. Оюун ухаанаа хянаж чаддаг. Сүнсний хөгжлийн төвшин өндөр хүмүүс эдгээр бүсүүдэд оршдог. Тэдний бие нь өд шиг хөнгөн сүнс нь ариулсан байдаг байна. Бид ерөнхий юм бол бид яагаад энд байна вэ? Бидний энэ дэлхийд ирсэн зорилго нь сүнсээ ариусгаж өөрсдийгөө танин мэдэх дээд түвшин рүүгээ тэмүүлэх явдал юм. Бидний бие бол ердөө л бодит ертөнцид оршиход ашиглагддаг тээврийн хэрэгсэл юм. Бид физик бие, астрал бие, сүнсэн бие гэсэн 3 төрлийн биетэй байдаг. Астрал бие гэдэг нь ихэнхдээ бидний сүнсхийн үзэгдэл гэж ойлгодог зүйл бөгөөд энэ нь сөрөг энергитэй хүмүүст хор хүндэл учруулахыг зорддог сүнснүүд юм. Хүн нас бармагц эхлээд астрал биетэй болж дараа нь жинхэнэ сүнсэн бие рүүгээ шилждэг гин. Бидний жинхэнэ орон гэр бол сүнсний ертөнц. Бид энэ дэлхий дээр ирдэг нь зүгээр л махан биеийн туршилт бөгөөд бидний сүнсний шалгалт юм. Бид ил ухамсар болон далд ухамсар гэсэн хоёр төрлийн ухамсартай байдаг. Далд ухамсар бол сүнсний ертөнцтэй холбогдох гүүр бөгөөд сүнсний ертөнцийн бүх дурсамжийг хадгалдаг байна. Гэвч өнөө үеийн хүмүүсийн дийлэнх нь далд ухамсараа ашигладаггүй тул унтаа байдалд орсон байдаг. Хүмүүсийн ихэнх нь зөвхөн ил болон логик оюун ухаанаа л ашигладаг. Далд ухамсараа ашиглах тусам энэ нь идэвхжиж байдаг гин. Ил ухамсартай захирагдаж амьдрах нь буруу. Далд ухамсарыг удирдлага болгож ил ухамсараа түүний дагуул болгох нь зүйтэй юм. Заримдаа та буруу зүйл хийх үедээ нэг л биш санагдаж хачин мэдрэмж төрж байсан уу? Энэ бол чиний далд ухамсар чамд чи буруу замаар явж байна гэдгийг сануулж буй хэрэг аж. Хэрвээ хүн муу үйлээ зогсолтгүй давтсаар байвал далд ухамсар нэцэстэй унтаа байдалд ордог. Тэр үед бусдын зовлонгоор таашаалаа өгч хүчирхийлэгч гэх мэт хүмүүс түрэн бий болдог байна. Тэдний далд ухамсар нь олон жижиг муу үеийн улмаас унтаа байдалд орсон учраас ил ухамсар нь тэднийг томоохон муу үйлдэлүүд рүү хөтөлж байдаг. Тэдний дотор сэрүүн ухамсар байхгүй учраас тэд үүнийгээ ухамсарлагдаггүй байна. Ийм муу үйл хийсэн хүмүүсийг 1, 2, 3 дугаар бүс рүү тэдний далд ухамсар нь илгээдэг бөгөөд хийсэн муу үйлүүд нь сүнсний ертөнцид байх байр суурийг нь шийддэг байна. 1, 2, 3 дугаар бүсүүдэд орших нь тэсгийн аргагүй зовлон шанал, өвдөлтийг дагуулдаг учраас тэд зовлонгоо тэсвэрлэж чадахгүй болох үедээ дэлхийд дахин төрөхийг сонгодог. Дэлхийд ирснээхээ дараач зовлон зүдгүүрийг амсаж бусдын төлөө зүтгэх тавилантай төрдөг. Энэ бол өмнөх амьдралынхаа нүглийг ариусгах, сүнсээ цэвэрлэх зорилго бүхий үйл явц юм. 5 дугаар бүсээс дээшх оршихуд бидний далд ухамсар төгс ажилдаг. Харин 4 дугаар бүсэд бидний замнал, бидний өөрсдийн сонголт дээр тулгуурладаг. Хэрвээ бид далд ухамсараа сонсож дагаж чадвал улам хүчрхэгжих боломжтой. Хүн дэлхий дээр сайныг үлдэж амьдрвал далд ухамсар нь түүнийг сүнсний хөгжлийн дээд түвшин рүү нь хүргэдэг. Харин далд ухамсараа үл тоож, ил ухамсартай захирагдаж амьдрвал сүнсний хөгжлийнхөө хамгийн доод бүс буюу зовлон дүүрэн бүс рүү ундаг байна. Бид унтаж байхдаа сүнсний ертөнцид байгаа ойр дотны хүмүүстэйгээ уулздаг. Хүн гүн ойрсох үед астрал бие нь физик биеэсээ түр хугацаанд салж сүнсний ертөнцид байгаа хайртай дотны хүмүүстэйгээ уулздаг. Үүнийг бид астрал аялал гэж нэрлэдэг. Энэ үед тэд бидэнд зөвлөгөө өгч энерги дамжуулдаг байна.
Заримдаа гайхалтай шин санаа болон аливаа асуудлын шийдэл нь таныг унтаж байх үед эсвэл өглөө сэрэх үедтэй нь олдож байсныг та анзаарч байсан уу? Тэр бол сүнсний ертөнцөөс ирж буй зөвлөгөө юм. Зарим эрдэмтэд зохион бүтээгчид яг ийм байдлаар шин санаагаа олсон байдаг. Хэрвээ энэ үед бидний далд ухамсар унтаа байвал бид энэ мессежийг хүлээж авч чаддаггүй. Учир нь таны ил ухамсар далд ухамсараас тань давмгайлж буй учраас энэ мессежийг анзаардаггүй байна. Иймээс л бидний далд ухамсар идэвхтэй байх нь чухал. Энэ нь биднийг зөв замд оруулж сүнслэг хөгжлийг хурдсахдаг гол түлхүүр юм. Далд ухамсараа хүчрэх байлгахын тулд бясалгал хийх, дотоод дуу хоолойгоо сонсох, сайн үйлийг хийх хэрэгтэй. Тэгвэл яагаад ихэвчлэн доод бүсүүд дүүрсэн байдаг юм бол? Өнөө үед ихэнх хүмүүс гим нүгэл үлдэж байгаа. Гэхдээ дэлхий дээрх гимт хэрэг ба сүнсний ертөнцийн гим нүгэл хоёр огт өөр зүйл юм. Жишээлбэл хууль зөрчиж хурд хэвтрүүлэх нь дэлхий дээр гимт хэрэг гэж тооцогддогч сүнслэг талаасаа нүгэл биш байж болно. Харин хэн нэгэнд доромж үг хэлэх, дарамтлах, сэтгэл санааны хохирол учруулах зэрэг нь дэлхий дээр гимт хэрэг биш сүнсний ертөнцид нүгэл болдог байна. Тиймээс хүмүүсийн дийлэнх нь өөрсдөө ч мэдлэггүйгээр нүгэл үлцээр байдаг. Учир нь тэдний далд ухамсар хаалттай. Юу зөв, юу буруу гэдгийг мэддэггүй. Тэгвэл яагаад өндөр түвшний бүсүүд цөөн хүмүүстэй байдаг вэ? Учир нь маш цөөхөн хүмүүс л дотоод ухамсараа сэрэж сүнсээ хөгжүүлж чадсан байдаг. Тиймээс ч 6 дугаар бүсэд хүрсэн 2 хүүгийн сүнс ээжтэйгээ холбогдож энэ номыг бичүүлсэн байдаг. Тэдний зорилго бол дэлхий дээр хүмүүс туслах бөгөөд энэ нь тэдний сүнсний хариуцлага юм. Яагаад зарим хүмүүс залуугаараа нас бардаг юм бол та зарим хүмүүс хитрхи залуудаа нас барж байгааг харж л байсан бах. Магадгүй та тэдний төлөө харамсдагч энэ нь шалтгаантай. Тэд өнгөрсөн амьдралынхаа нүглийг ариусгаж сайн үйл хийхээр дэлхийд дахин төрдөг. Гэвч зарим сүнснүүд сөрөг зүйлс татагдаж сөрөг энерги нь хүчтэй болсон байдаг тул тэд зорилгоо бүрэн биелүүлж чаддаггүй. Тэр үед тэдний далд ухамсар дэлхий дээр нүгэл үлдэж доод бүс рүү унахгүй хэмээн сүнс нь энэ дэлхийгээс явахыг хүссэн байж болно. Ийм учраас залуугаараа нас барах нь сүнсээ хамгаалж доод түвшин рүү унахгүйг хичээж буй явдал юм. Бид энэ амьдралд төрсөн нь 3 зорилготой. Нэгдүгээрт өмнөх амьдралынхаа хайртай хүмүүсийг хамгаалах. Хоёрдугаарт өмнөх амьдралынхаа үйл үүрийг дуусгах. Гуравдугаарт сүнслэг даалгавраа биелүүлэх. Дэлхий дээр хүн бүрт биелүүлэх ёстой сүнсний даалгавар гэж байдаг. Гэвч нас ахих тусам бидний далд ухамсар унтаа болж байдаг тул тэр даалгавраа мартаж эхэлдэг. Тиймээс бид өөрсдийн сэтгэл зүрхнээсээ хүсдэг дуртай зүйлээ хийж амьдрах хэрэгтэй. Тэр л бидний жинхэнэ зам юм. Сөрөг үеийн үрийг бий болгодог зүйлс. Өөрийгөө эсвэл бусдыг ямар ч хэлбэрээр гэмтэх, жишээлбэл зөв хаалахгүй байх, хит их уух, хэтрүүлэн идэх гэх мэт. Асуудлаасаа зугатааж хариуцлагаас зайлсхийх, буруу зан үйл, хандлагыг дэмжих, амиа хорлох, сүнслэг даалгавраа биелүүлэхгүй байх зэрэг явдлууд байна. Тэгвэл бид яах ёстой вэ? Айдстайгаа нүүртвэл өөрийгөө хизээж бусадтай битгий харьцуул. Энэ нь атаархалд хүргэдэг. Уураа хянаж багсах, бүгд эв найрамдалтай байх хэрэгтэй. Далд ухамсараа сонс, түүнийг дагах хэрэгтэй. Ингэснээр чи улам хүчрхэгжинэ. Даруу бай, үргэлж эергээ сэтг. Сөрөг бодлыг оруулж ирэхгүй байхыг хичээ. Чи хүссэн бүхнээ аль хэдийн авчихсан байгаагаар төсөөл. Энэ бол хүсэж буй зүйлстэй хүрэх хүчрхэг сэтгэлгээ юм. Өнөөдрийн хувьд уг номыг хураангуйлж чухал гэж бодсон зүйлсээ дурдлаа. Хэрвээ та энэ хүртэл сонссон бол эдгээрийг амьдралдаа хэрэгжүүлж сүнсний дээд түвшиндээ хүрэхийг хүсье. Энэ хүртэл бидний бэлтгэсэн контентыг сонссон танд баярлалаа. Бидний дараагийн дугаар үүнээс ч илүү сонирхолтой байх болохоор та сувгаа дагаагүй байгаа бол яг одоо subscribe товчон дээр дарж биднийг дэмжээрэй. Тайлагдшгүй бүхэнд шимтгч далд ертөнд сувг.